За гомстазын талаар асинхрон нэгдүгээр хичээлээр танилцуулахаар байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бүгдээрээ сөрөг эрх холбоо, гомстазын сөрөг эрх холбооны механизмыг л тайлбарлаж чаддаг болсон байх ёстой. За бидний мэддэг зүйл нь болохоор даавар гэдэг зүйл бол дотоод шүүрлийн булчирхаанаас ялгардаг. Дотоод шүүрлийн булчирхаа гэж юу юм бэ гэхээр шүүрэл ялгаруулдаг, эсийг агуулдаг ямар нэг сувг хоолойгүй шүүрлээ шууд цус руу шүүрүүлж идэг булчирхааг бол дотоод шүүрлийн булчирхаа гэж нэрлэж байгаа. За та бүхэн бол энэ зурган дээр байгаа дотоод шүүрлийн булчирхаануудыг нэрлээрэй гэх юм бол ингээд шууд нэрлэж болж чадах байх. 10 дугаар ингээд үзсэн байгаа тийм. За ингээд нөгөө мозо бүгд дээр дотоод шүүрлийн булчирхаануудыг нэрлээд тэгээд хаана байна вэ гэдгийг нь заах линкийг өгч болсон оруулаад өгчин. За тэгээд 10 дугаар ангитай гомстаз гэж юу юм бэ гэхээр бие махбодын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах шаардлагатай дотоод орчныг доктортой барих зохицуулгын системийг бол гомстаз гинэ гэд үзсэн байж байгаа. Тэгэхээр хүний мэдрэхүй болон хүлээн аврууд гадаад орчны цочрлыг хүлээн авч сэрэл үүсгэж байгаа. За тэгээд тэр сэрэл нь өгсөх замаар төв мэдрэлийн системийн хяналтын төв дамжаад төв мэдрэлийн системийн хяналтын төв мэдрэлийн импульсыг булчинд илгээснээр хариу үйлдэл гүйцэтгэх эрхтнүүдийн үйл ажиллагааг өөрчилж байгаа. За тэгээд хариу үйлдэл нь сөрөг механизм бүхий рефлексийг үүсгэдэг. Энэхүү рефлекс нь бол зарим нь зан аран шингийн хариу үйлдэлийг үүсгэдэг байх жишээтэй. За тэгэхээр одоо энэ дээр энэ зурган дээр схемийг нь харуулсан байж байна тийм ээ. Ингээд цочрол авлаа. За хяналтын төв төрхөнд мэдээллээ. За тэгээд хариу үйлдэлийг тухайн эрхтэн үзүүлдэг ч гэдэг. За ингээд нөгөө зан авир мэдрэмж реакшнаар үзүүлж бас болно гэсэн. За тэг хөхтэй амьтанд болохоор энэ биеийн дулаан, нүкс хүчлийн шээг болон бодисын солилцооны хайдал бүтээгдэхүүнээ ялгаруулах цусны глюкозын хэмжээ одоо концентрац тогтмол байх усны потенциал осморегуляц гэж хэлж байгаа тийм. За эдгээр нь бүгдээрээ одоо энэ хариу үйлдэлээр зохицуулагддаг гэсэн үг. Тэгэхээр гомстазаар зохицуулагдаад байгаа энэ зүйлийг маань болохоор ерөнхийдөө юм зураглаж болно. Өөрөөр хэлбэл сэрэл үслээ хүлээн авар дээр ирээд тэр нь дамжаад тархинд мэдээлээд гүйцэтгэх эрхтэнд ирдэг ч гэдэг. Мэдрэлийн эрхтэн тогтолцоо болон дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоог харьцуулаад үзье гэхээр оролцох эрхтэн нь юу байх вэ гэдгийг харах юм бол тарих нухс мэдрэлийн судал байдаг бол дотоод шүүрлийн булчирхай байна. За мэдээлэл дамжуулагч нь болохоор энэ дээр цахилгаан импульс гэдэг нейротрансмиттерыг өмнөх хичээл дээр үзчихсэн. За энэ дотоод шүүрлийн булчирхаан дээр бол даавар нь байж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээлэл дамжих хурд бол мэдрэлийн эрхтэн тогтолцоонд бол хурдан богино хугацаанд явагддаг бол дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны хувьд бол хэцэнгуй удаан тасралтгүй явагддаг юм байж байгаа гэсэн. За тэгвэл одоо эргэх холбоонд оролцоод байгаа тэр схемийг тайлбарлая гэх юм бол бүгдээрээ цочрол нь одоо гомстазд нөлөөлөгч хүчин зүйлс төрөв бүрийн өөрчлөлтүүдэд болно. Жишээлбэл одоо цусны температурын өөрчлөлт, цусны усны потенциалын өөрчлөлт, цусны pH гэдэг юм. Ингээд өөрчлөгдөнө. Тэгэнгүүт хүлээн авар нь юу ах юм гэхээр физиологийн одоо хүчин зүйл буюу нөхцөлийн цочрол, тухайн нөхцөл байдлын тухай цочрлыг мэдрээд түүний зохицуулахад оролцож байгаа мэдрэхүй эрхтнүүд мэдрэлийн төгсгөл нь бол хүлээж авч байгаа гэсэн. За тийм хяналтын төвийн мэдээж хэрэг тарих нухсанд байрлаж байгаа гомстазын тодорхой тэнцвэрийг зохицуулах төвүүд нь одоо жишээлбэл гипоталамус дулааны төв гэж байж гэнэ гэсэн. За эффектор нь юу ах юм гэхээр булчин болон булчирхай зэрэг хариу үйлдэл үзүүлдэг одоо эрхтнүүдийг нь хэлж байгаа гэсэн үг нэ. За энэ дээрээс эргэх холбоо нь болохоор хоёр төрөлтэй байгаа. Нэг нь эрг, нөгөөх нь болохоор сөрөг эргэх холбоо. Тэгэхээр анхны хүлээн авсан одоо зүйл нь хяналтын төвд очиж мэдээлээд тэндээсээ идэвхжүүлээд байх юм бол тэрийг нь болохоор эрг эргэх холбоо гэж байгаа. За энэ дээр жишээлбэл одоо нөгөө сүүгээ хөхөөр за тэгээд нөгөө сүүгийн улам одоо хүүхдээ хараад сүү гарлтыг нь дэмжиж өгжүүл энэ бол эрг эргэх холбоо байна гэсэн. Тэгэхээр сүүний булчирхай идэвхжээд одоо сүү ялгарч байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэгээд нөгөө анхны бодисын ялгарлыг улам идэвхжүүлж өгч байгаа гэсэн. За сөрөг эргэх холбооны тухайд болохоор мэдээлэл дамжаад хяналтын төв дээр нь очиж идэвхжингүүд нөгөө булчирхай юм уу одоо бусад эрхтнийг нь идэвхжүүлээд хоёр дахь бодис нь ялгарч байгаа. Гэхдээ тэр нь анхны бодисын ялгарлыг бууруулах буюу зогсоодог. Одоо энэ дээр болохоор нөгөө
глюкозын тэнцвэр байж байгаа гэсэн. Тэгэхээр глюкоз нь ихсээд авах юм бол инсулин гарч ирээд глюкозын хэмжээг багасгаж өгдөг гэдэг ч юм уу тийм. Энийг нь болохоор зүрх эрх холбоо гэдэг байна. За энэ дээр одоо жишээлбэл дээрээ эрг эрх холбооны жишээг энэ дээр бүхний сүү гэж сая бүгдээр ярьсан шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо энэ дээр нь болохоор зүрх эрх холбоо гэхээр энэ дээр юу байна вэ гэхээр нөгөө дотоод шүүрлийн даавар нь бидний нойр булчирхаан инсулин байлаа гэж бодоход цусан дэх сахарын хэмжээ ихсээд ирэхээр нойр булчирхааны бета эсэс нь одоо инсулин ялгараад тэрийг багасгаж өгдөг юм. За одоо энэ дээр болохоор 12 хуруугдсны pH хүчлэг байхыг зохицуулж өгч байна. Тэгэнгүүт нь 12 хуруугдсан дэх одоо эсүүд даавар ялгаруулад бикарбонат ялгаруулад хүчлэг суурилыг тэнцвэржүүлж өгч байгаа. За энэ болохоор нөгөө эрг эрх холбооны жишээ гэж байна. Жишээлбэл ургийн толгой умаан хүзүүнд даралт үзүүлээд тэнгүүд умаа ханаас мэдрэлийн импульс тархилууд амжуулаад тархил өнчин тархийг окситцэн ялгаруулахыг өдөөж өгөөд тэгэхээр нөгөө окситцэн цусны урсгалаар умаа хан руу зөөвлөгдөд ирэхээр умаа ханы агшлтыг нь идэвхжүүлээд ургийг одоо умаан хүзүү рүү түлхэж өгдөг. Тэгэхээр энэ бол эрг эрх холбооны жишээ гэж байгаа жишээ. За тэгээд дотоод шүүрлийн зохицуулгын онцлогийн хувьд болохоор бие махбодын зохицуулгад мэдрэлийн зохицуулгаас илүү хялбар боловч ижил үйлчлэгийг замд маш бага хэмжээгээр ялгараад цусаар дамжиж бүх биеэр тархдаг дааврыг ашиглах явдал. Тэгэхээр дотоод шүүрлийн зохицуулгаар бол цусны глюкозын концентрац, цусны усны потенциал, за тэгээ биеийн дулаан зохицуулах гэх мэтийг бол зохицуулж болно гэсэн.